Уултай Монфреш хүүхэд бидний хүслийн ундаа ээж аваад өгөөч. Гадаа угаасаа амар их энийг усан найруулж угаад хуурайгаар нэгдэг байсан. За ийм нэг шарсан төмөс шиг. Мэцхан уу их мандах байна. Миний дараагийн бичлэгийн тавтан барилна. За энэ удаагийнхаа бичлэгээр бид бүгдийн багадаа идэж өссөн амтгуудыг дахин нэг удаа амтлах байгаа. Зөндөө олон түүц, зөндөө олон дэлгүүр, тэгээ зарим нэг супермаркетуудаар яваад багадаа идэж өссөн амтгуудаа би хайгаад ер нь бол амар олон амтгууд олж авч чадсан. Зарим амтгууд бол ерөөсөө олдохоо болцсон байлээ. Худалдаанаас гарсан юм шиг үлээ. Тэгээ суумаа, тэгээд улаан контог мэд юм. Тэгээ одоо шууд амтгуудаа идцгээе. Хамгийн ихнийх нь болохоор ийм сорултаа онд байгаа. Монфрешийн ийм сорултаа онд. Сорултаа Монфреш хүүхэд бидний хүслийн ундаа ээж аваад өгөөч. Гэт ийм дуутай рекламанд явдаг байсан шүү дээ, амар зурагтаар. Тэгээд ер нь бол цагаан сарын бэлэг ер нь бол амар их авч уудаг байсан. Тэр үедээ 500 гэдэг байсан шүү дээ, 550 жилөө. Тэгээ одоо бол амар үнэтэй болсон хэлээ. Тэгээд амтын хэр өөрчлөгдсөнийг сайн мэдэхгүй байна. Тэгээд хам боргоцоотойгоос нь төрүүлээд амсъя. Амт нь бол нэг өөрчлөгдөг юм шиг санагдаж байна. Яг хам боргоцоотой яг өмнөх амт нь бол амт гэж байна. Энэ 7 оноо өглөө тэгээд баг байхдаа ууж исэн та ер нь бол төстэй амттай байна. Хэрвээ би баг байхдаа оноо өгж исэн бол энэ баг 10 оноо өгөх исэн баг. Ер нь бол гоё амттай байна. Тоорын амттайгаас нь амсч үзье. Тоорын амттай нь бол нэг тийм тоор яг амтагдахгүй байна. Өмнө нь бол яг амар тоор амтагддаг байсан санагдаж байна. Тэгээд миний бодлоор энд нэг 10-аас 6 оноо өглөө. За дараагийнх нь мэдээж алдарт 50-ын чавга. Одоо нэг нь 200 болсон мөлий. Би нэг ингээ ер нь бол олдохгүй байх гэж бодсон чинь төцөнд зарж илээ. Тэгээд дээр үедээ амар хортой мортой гэж яваад идэгсэн. Тэгтээ бас авч иддэг байсан. Ер нь бол гоё амттайсан. Одоо хэр амттай юм сайн мэдэхгүй байна. Тэгээд амсч үздэгэ. Тэгээд ийм жижигхэн болчихж дээр үед ингээд амар ясан жижигхэн гаднах чавга нь амар том байдаг байсан. Одоо яг ястайгаа адилхан болчихж. Одоо ясан 3 чавганы бараг 80% яс тэгээд 20% чавны хэлсэн. Дотор чавны амт үсалах. Чавга бол нэг тийм амар амтагдсангүй. Тэгээд баг байхад бол амар гоё амттай байсан. Одоо жоохон амт нь муудчиж. Тэгээд би энд 10-аас 4 оноо өглөө. Яг юм байна. Тэгээд би нэг яг багадаа ингээд наран цэцгийн ингээд яг энэ дотор нэдэг самрыг ингээд түүгээд ийшээ хийцэн байна гэж бодсон байхгүй. Тэгээ одоо ингээд харсан чинь энэ тийм зүгээр шоколадтай бөмбөлөг байсан байлаа шүү дээ. Тэр үед бас амар гоё амттай байсан, бас амар алдартай байсан. Тэгээд би амар дуртай гэсэн. Одоо яг хэр амттай болтыг сайн мэдэхгүй байна. Энэ одоо ч гэсэн гоё амттай хэвээр байна. Баг байхад амар гоё амттай байсан байхгүй юу. Тэгсэн чинь одоо ч гэсэн амар гоё амттай байна. Тэгэхээр би 9 оноо өглөө амттан болохоор үзэмтэй өрөл. Би энийг багадаа ер нь бол идчихсэн нь бол санахгүй байгаа. Гэхдээ ер нь бол амар олон хүмүүс багадаа идэж үдчихсэн гэсэн. Тэгээд би яг ямар амттай бол гэдгийг нь бол санахгүй байна. Тэгээ одоо амтлаад үзье. Гоё бол биш, муухай бол биш. Дайжгүй амттай байна. Тэгээд би энэнд 10-аас 6 оноо өглөө. Энэ болохоор Мон амур. Энэ амар гоё амттай гэсэн. Би бүр энд амар дуртай гэсэн. Тэгээд нэг юм зурагтаар нэг рекламанд гардаг гэсэн шүү дээ ингээд. Салшгүй сайхан амт. Амурч ингээд чигнэл ягаан өнгөтэй гэсэн шүү дээ. Тэгсэн чинь одоо шинжлэхдээ бас ийм зүрх мөрхтэй ягаан магаан өнгөтэй болчихсон байна. Их тийм ч гоё амттай бол биш юм байна. Миний өмнө идчихсэн Мо амур бол бүр амар гоё амттай гэсэн. Тэрэнд бол би 10-аас 10 оноо өгөх байсан. За энд болохоор би нэг 10-аас 6 оноо өглөө. Өмнөхтэйгөө бол нэг тийм адилхан биш. Өмнө нь бол нэг тийм амар нилуун чихлэг амттай гэсэн. Энэ бол яг супер контог шиг амттай юм байна. За дараагийнх нь болохоор хатаасан банан байгаа. Энийг баг бүх хүн идэж үзчихсэн баг. Би бол ерөөсөө идэж үзэж байгаагүй. Тэгээ яг ямар амттай гэдгийг нь бол мэдэхгүй байна. Тийм учраас шинэ зүйл туршиж үздэгэ.
За ийм нэг шарсан төмөс шиг. Бол гоё юмтай байна. Тэгээд 10-аас 7 хоног өглөө. Тэгээд зүү шүү. Дараагийнх нь болохоор цэлцэгнүүр байна. Тэгээд цэлцэгнүүрийг бол идэж үзээгүй хүн баг байхгүй бах. Тухайн үедээ бүр амар од байсан. Хүн болгон иддэг байсан. Тэгээд одоо бол яг ямар амттай болсныг сайн мэдэхгүй байна. Тэгээд амлцгаая. Амтын хувьд бол яг багадаа идчихсэн амт бол яг хэвээр байна. Багын дурсамжийг санагдуулсан яг л тэр сайхан амт хэвээр байна. Тэгээд би энд 10-аас 9 хоног өглөө. болохоор бид бүхний юм нэдэг Алберт Айли Баба. Би энэ дээр ерөөс Айли Баба гэж бичээгүй л дээ. Тэг ягаад монголчууд ингэж Айли Баба гэж нэрлэдэг юм бол бүр яг хэвээрээ байна. Бүр яг гоё амттай яг хэвээрээ байна. Би тэгээд энд 10-аас 10 хоног өглөө бүр ярих юм алга үнэхээр гоё амттай хэвээрээ байна. Дараагийнх нь болохоор янзаг гэж бичсэн байгаа. Бараг нэг мэдгүй хүн гэж бол байхгүй бах. Тухайн үед бүр амар алдартай эзэвсэн шүү дээ. 500 мамзуул гэдэг байсан баг. Одоо баг үнний мэдээд 1500 эднэр болсон байлээ. Бас шинжлэгдээд ингээд арай өөр цаас мастай болсон илээ. Өмнө нь бол нэг тийм гэлгар уттай тэгээд ийм гадуур нэг ийм цаас ингээд бүрдсэн байлгүй байсан шүү дээ. Тийм багт амар их авч идэх үгүй. Идээгүй бүр амар уцсан байна. Тэгээ багын тэр яг гоё амт яг хിവэрэ байна. Тэгээд ерөөсөө өөрчлөгдсөн юм алга амтны хувьд гаднах цаас нь бол өөрчлөгдсөн байна. Тэгээд энд 10-аас би 9 хоног өглөө. Энэ болохоор диско бичэн гэдэг хүмүүс яриад байдаг шүү дээ. Тэгээ энэ дээр ерөөсөө диско бичэн гэж бичээгүй байхгүй юу? Хүмүүс яг яагаад диско бичэн гэдгийг энэ сайн мэдгүй байна. Гэхдээ ер нь одоо энийг багада амар хидэж өссөн. Бас гоё амттай. Амтын бол санжийн яг тэгээд одоо яг яаж өөрчлөгдсөнийг бүгдээрээ харцгаая. Ерөөсөө амт нь өөрчлөгдөөгүй байна. Гоё амттай хിവэрэ байна. Тэгээд ер нь бол багадаа ч гэсэн идэх дуртайсан. Одоо ч гэсэн ингээд идсэн чинь амар гоё санагдаж байна. Тэр нь бол цаашдаа ч гэсэн авч идэх байх. Тэгээд би энд нэг 10-аас 9 хоног өглөө. Дараах нь мэдээж бид бүхний мэдих цагаан самар байгаа. Энэ бол угаасаа бүр амар алдартай гэдэг байсан. Ер нь бол энийг л идэж өслөө шүү дээ. Тийм гоё цав цагаан, цасан цагаан самар байгаа. Угаасаа ярих юм алга дээр үе ч гэсэн гоё амтайсан. Одоо ч гэсэн яг амтаа алдаагүй амар гоё амтай хിവэр байна. Тэгээд энд би 10-аас 10 хоног өглөө угаасаа амар гоё амтай. Дараах нь болохоор бид бүхний мэдих багада усанд найруулж оддог байсан сироп. Энийг би бүр одоо хүртэл зарж илээ. Тэгээд багада угаасаа амар их энийг усанд найруулж угаад хуурайгаар нэгдэг байсан. Тэгээд одоо энэ удаад бүгдээрээ хуурайгаар нэгдэхүү эсвэл усанд найруулж явах уу? Сиропо найруулад ирлээ. Тэгээд багада бол амар удаг байсан сайн санаж байна. Тэгээд одоо яг ямар амттай болсон бол ер нь дэжгүй шүү. Энийг байнга угаадах тохиолдол зүгштэй. Жохон бодогч байдтай болохоор энэ бол хаяада нэг уунах гэж байна. Өдөр болгоно угаад ээж болохгүй. Тийм учраас би энд нэг 10-аас 7 хоног өглөө өнгөтэй. Дараагийнх нь болохоор ийм 3 төрлийн чихэр авсан байгаа. Энийг бол бараг идэж үзээгүй хүн байхгүй байх. Тэгээд энийг бас авсан. Тэгээд энэ хатаамлыг бас авсан. Хатаамлаас амар хиддэг байсан шүү дээ. Эхлээд энийг идэж үзцгээе. Гоё амттай бол хിവэрэ байна. Тэгээд би энд 10-аас 8 хоног өглөө. Энэ хатаамлыг идэж үзцгээе. Хатаамл бол гоё юм. Гэхдээ багадаа идчихсэн бол бүр амар гоёсэн. Тэр бүгээс хатаамланд амар дуртай. Тэгээд энд болохоор би 10-аас 9 хоног өглөө. Нэг амталцгаая. Энэ бол яах хэвдэл амттай байна. Би бас тухайн үедээ ч нэг тийм амар дуртай бол байгаагүй. Тэгээд 10-аас 6 хоног өглөө. Дараах нь болохоор бид бүхний хайртай шивэстэй байх байгаа. Энийг баг бүх хүүхдүүд бохинд ажиллаа шивэсийн наадаг байсан баг. Би ч гэсэн бас наадаг байсан шивэсийн. Нэг тийм чухал шивэс амар чухал байдаг гэсэн. Тэгээд амар гоё зурагтай шивэсүүд гарч ирэхээр баярлал. Тэл тэрийг гаран дээрээ наагаал яг шивэстэй юм шиг амар жүжиглээл тэгэл явдаг гэсэн. Эхнийх нь амт бол яг хിവэр байна. 10-аас 8 хоног. Энэ бол гоё шивэс байна. Багын дурсамж бол бүр яг орж ирж ийн амар гоё. Гэх нь болохоор одоо үеийн хүүхдүүд ч гэсэн сайн иддэг бид бүхний багада амар хиддэг байсан супер контиг байгаа. Энийг одоо үед ч гэсэн хүүхдүүд бол амар хидж байгаа гэж би бодож байна. Би ч гэсэн амар хиддэг.
Контакт бол яриад их юм байхгүй угаасаа амар гоё. Тэгээ 10-аас 10 өглөө би контакт. Дараагийн амтан болохоор хeuristic байгаа. Энийг бас багада амар иддэг байсан. Завсралгаан болгоноор гуанз руугүй гээд энийг авч иддэг байсан. Тэгэл найзуудаа хуваагаал энэ бол амар гоё амттай байсан. Одоо яг ямар амттай бол сайн мэдэхгүй байна. Амт л үзцгээе. Энэ бол багада идчихснаас арай амт нь бол муучиж тэгээ багад бол амар гоё амттай байсан. Тэгэд би энд 10-аас 6 хоног өглөө. Хамгийн сүүлийнх нь болохоор мэдээж хаан чипс. Хаан чипс одоо хүртэл алдартай байгаа. Намайг баг байхад ч ихсэн алдартай байсан. Одоо ч ихсэн алдартай байна. Дотроос дандаа суглаа гарч ирдэг байсан шүү дээ. Тэгээ баазал ивлүүлээд ингээ хонжуур аваад, шагнал мангал аваад ингээ явдаг байсан. Би бол хизээч шагнал авч үзэж байгаагүй. Тэгээ шагнал авч исэн хүмүүс бас байдаг байх. Тэгээ одоо л гоё амттай хിവэрэ байгаа. Би угаасаа саяхан авч ийдсэн. Тэгээд бичлэгэндээ оруулахад дахиад авчихсан. Чипс бол угаасаа гоё амттайсэн, гоё амттай байсаарч ирсэн. Тийм учраас би 10-аас 10 хоног өглөө карьераа алдахгүй энэ үртэл ингээ явж байгаад хүрээд миний бүх амттангууд дуусчихин. Тэгээд миний энэ удаагийн бичлэг энэ хүрээд дуусчихин. Тэгээд би дараагийнхаа бичлэгээр илүү сонирхолтой бичлэг та нарт хүргэнийгээд би дахиад амлая. За дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай.